За сайн байцгаана уу манай гал махбодтой буюу одоо хонь аслан номын ордныхан маань гал махбодод хамаардаг. За энэ улсуудын одоо дараагийн учрах хүн нь хэм бэ тийм ээ. За хизээ учрах вэ? За энэ хань нүүч гэдэг юм уу? За иймэрхүү уншлага эхэлж байна. За эндээс харахаар зэрэг манай энэ гал махбодтой улсууд одоо зарим нэг улсууд нь бол ийм сайхан одоо амьдрал нь тогтсон байгаа байдал харагдаж байна л да. Ажил төрлөн сайхан бүтэмжтэй байгаа, сайхан орон гэртэй ч байдаг юм уу тий. Одоо сайхан мөнгө төгрөг олдог ажил төрлөө нь одоо бүтэмжтэй байгаа юм байдал харагдаж байна. Гэхдээ тийм ганцаардсан тийм ээ нэг эргэн тойронд нь одоо яг эргүүлсэн тойруулсан хүмүүс байгаа ч гэсэн тэр дундаас одоо суучих хүн байхгүй байгаа ч юм шиг. Эсвэл бол одоо сэтгэлд нийцтэй хүн байхгүй байгаа ч юм шиг. Ийм байдал харагдаж байна л та. За энэ дээр одоо шинэ хүн гарч ирэх нэ. За одоо би энэ дээр харж байна л да. Ер нь бол яг хуучин хүмүүс дотроос ч нь бол одоо байхгүй наа л гэж. Одоо тантай суучих гэдэг юм одоо юу гэдгийг дараагийн одоо хань ижилч гэдэг юм уу тийм ээ. Ямар ч бас учрах ёстой хүн чинь алгаа. Тийм ээ. За энд бол шинэ хүн байна. За энэ шинэ хүн болохоор зэрэг тийм хууль шүүхийн байгууллагад ажилладаг тийм ээ. Хуульд үйлчилдэг гэдэг юм уу тий. За тэгээд их ухаантай тийм ээ. Тэгээд нэг тийм нууцлаг тэгээд одоо урлаг сонирхолтой ч юм уу тийм ээ. Шинжлэх ухаан юмд ийм сонирхолтой одоо тэгсэн мөртлөө нэг үгдөө цөөтэй тийм ээ. За нэг сайхан дуулцдаг ч байдаг юм уу юм харагдаж байна. За тэгээ энэ хүн болохоор зэрэг бас ажил төрлөн сайхан амжилттай яваа харагдаж байна. Энэ хүн бас хүүхэдтэй байх магадлалтай, эсвэл таяр дундаасаа хүүхэд болох магадлал тун өндөртэй юм байна. За энэ хүн ийм нууцлаг байдлаараа бас их олон хүмүүсийг татдаг тийм ээ. Ийм байдал харагдаж байна тий. За энэ харьцаа ингээд одоо жишээлх юм бол ингэж байна л да. Одоо та ингээд амьдрал нь сайхан тогтчихсон нэг хүн байж байдаг. За тэр хүн чинь бас сайхан ийм ажил хөдөлмөр өдөр сайхан яваа одоо ийм сайхан хүн байж байдаг. За ийм хоёр хүн уулзрахаар юу болдог вэ гэхээр хил ам болно. Тийм ээ атаачтай үүснэ. За энэ дээр би бүр ялангуяа харж байна. Энэ дээр нэг хоёр нүрт найз гэдээ бүр гарчихсан байж байгаа юм дээр. За энэ хоёр нүрт найз бол одоо атаархсан тийм ээ. Одоо жишээлх юм бол энэ дээр би харахад бас чамтаас өрсөлдсөн байдал харагдаж байна л да. Одоо чамайг атаархснаар чамайг одоо муугаар ярих. Эсвэл бол одоо тэр хүнийг одоо өөрийн болгох гэж оролдох тийм ээ. Эсвэл бол одоо тэр одоо ажлынх нь хамт олон дунд нэр хүндийн унгаах, эсвэл чиний талаар одоо зохисгүй яриа гаргах. За тэгээд одоо энэ атаархлаасаа болж одоо ийм бүлэг үүсгэсэн байдал харагдаж байна л да. Одоо жишээлх юм бол одоо чи магадгүй энэ хүнтэй хамт ажилладаг байх магадлал өндөртэй тийм ээ. Эсвэл ажлын талаар холбогдсон ч юм уу тий. За тэгтэл ийм бүлэг хүнийг үүсгэж одоо чиний одоо та хоёрын харилцааны одоо салгах юм уу, аль эсвэл одоо чиний эсрэг ч юм уу тийм ээ. Та хоёрын харилцааны эсрэг ч юм уу. Ийм үйл ажиллагаа явуулж байна шүү. Явуулах магадлалтай. Энээс болж одоо үйл ойлголцол үүсэх ийм магадлал тун өндөр байна шүү. За мөн одоо нэг ийм харагдаж байна л да. За яг хизээ уулзах би хизээ тэх ингээд хүмүүс байнга асууж идэг л да. Хизээ миний зайны хань ирэх нүг гэх тийм ээ. За энэ дээр би одоо энэ хүнийг одоо зайны хань уу гэхээр би за суух магадлал бол байна. За энэ ханьлж болно. Гэхдээ одоо өөрөө чамайг одоо өөрөө мэд гэж байгаа байхгүй юу? Би энэ дээр карт татсан байж л да. Тэгэхээр зэрэг өөрөө мэдээ гэсэн чи юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо энэ их чаленж одоо байж юм л да. Жишээлх юм бол одоо энэ их хэл ам одоо энэ би ярихад амархан боловч энэ амьдрал дээр бас тун хэцүү асуудлууд болсон харагдаж байна тий. За энэ хүнийг одоо танд бурхнаас бэлэг болгож явуулсан байна.
тийм ээ. Гэхдээ одоо энэ явуулгуудад одоо автаж одоо хоёр тишээ болох тийм ээ ийм магадлал тун өндөртэй юм байна шүү. За энэ дээр одоо аз бол таны талд байна. За энэ дээр одоо гарах одоо түлхүүр нь одоо юу гэдгийг гарцсан нь бол одоо өөртөө ихтэй бай тийм ээ. За энэ хүмүүсийн явуулганд орж одоо сэтгэлээр унах өөртөө ихтгэлгүй болох тийм ээ. Эсвэл одоо эсрэг талынхаа одоо нөгөө хүнээ одоо буруугаар ойлгож одоо хэрүүл маргаан гарах тийм иймэрхүү явдлууд харагдаад байна. Тэгээд энэ дээр одоо бас анхаарна үзье. Ер нь бол аз бол таныг ивэж байгаа юм байна шүү. Тийм учраас одоо одоо яг амьдрал юу ч хэлэх гээд юм хэрэг амьдрал болгоё гэвэл болох нэ. Үгүй одоо хэрэг та би энэ хэл амаад ийм юм би ингэж амьдрч чадахгүй гэх юм бол хоёр тишэл болох юм байна. Хэрэг би одоо яач ч гэсэн энэ хүнтэй сунаа гэх юм бол одоо бас амьдрал болох л магадaltaй юм байна. За энэ мэл юм байна. За энэ дээр одоо хязгаар очихоор 4 сарын сүүл одоо 1-р сар бас их чухал юм байна. 4-р сарын сүүл чухал. За би эндээс тэгэхээр зэрэг юу ч харж байгаа гэхээр энэ одоо 4-р сарын сүүлээр танилцаад одоо үйл ажиллагаа одоо юу гэдгийг одоо ийм юм болсоор байтал одоо хэрэг та 1-р сар хүртлийн хүнтэй байж явах юм бол амьдрал болно. За үгүй гэвэл одоо бас салж нийлсэн юм бас энд харагдаж байна. За энэ хүн одоо өөрөөс чинь жоохон ахмад байх магадлал өндөртэй юм байна тийм ээ. Эсвэл энэ оолцоол одоо урд амьдралдаа одоо их олон төрчихсөн тийм ухаалаг хэрсүү ийм нэг насандаа байхгүй нэг тийм нэг хүмүүс байдаг да. Энийг одоо оолцоол гэдэг байгаа. Энэ оолцоол байх магадлалтай. За энэний дундуур одоо салж нийлсэн энэ дундуур одоо бас танаас одоо өөрөөс чинь дүүх иймэрхүү харьцаанууд харагдаж байна шүү. Ер нь бол яг одоо сонголт таних л юм да. Тийм ээ. За энэ бол одоо таны хүсэн хүлээж байсан хүн мөн үү? Тэ. За тэгээд энэ дээр одоо шийдвэрийн дээр би бол шууд хэлдэг. Гэхдээ энэ дээр бол одоо намайг шийдвэрийг одоо өөрт чинь үлдээ гэсэн ийм мессежнүүд байгаа учраас би шийдвэрийг чинь өөрт чинь үлдээж байна. Таныг одоо өөрөө шийдээ, өөрөө мэдээ гэсэн байна тий. За ийм байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баярлж байна, талархаж байна. Одоо миний сувгийг дэмждэгт баярлалаа. За хувийн уншлагаа хийсээр байгаа шүү, тийм ээ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.